борлуулалтаа ятгах биш, итгүүлж хийгээрэй. Итгэлийг хинч шууд авч өгдөггүй шүү дээ. Харин нэг хүнээс хүнд тэр сэтгэлээс сэтгэл рүү л дамжиж байгаа. Зарим борлуулагч нар яараал эхэлдэг. Бүтээгдэхүүнээ л магт нөгөө нэг давуу тал шин чанараа яриад. Тэгээ энэ мэдээллээрээ нөгөө хэрэглэгчээ бөмбөгдөө ачдаг. Гэтэл нөгөө талд чинь шал өөр зүйл бодсон сууж идэг байхгүй. Энэ хүн намайг ойлгож байгаа юм болов уу? Эсвэл надад бүтээгдэхүүнээ шахах гэж суугаад байна уу гэж. Хүмүүс үгийг биш тэр сэтгэлийн өнгийг л сонсдог. Итгэлцэл жижиг зүйлээс л эхэлж байгаа. Нөгөө нүдэрээ инээмсэглэх, тэгээд анхааралтай сонсож явахдаа ингээл ангаа зоохгүй. Сонсч ин гэдэг илэрхийлэн бие хэмжээр хүртэл. Тийм ингээд яриандаа хүртэл хүндлэн шингэн. Яг энэ үеэс л бүх зүйл эхэлж байгаа. Тэгэхээр бараагаа зарчих гэдэг юус улаар сууж байгаа юм шиг биш. Хамт шийдэл хайж байгаа юм шиг л байвал хамгийн сайн. Хэрвээ харилцаж байгаа хүн чинь чамайг найз шиг чинь хүлээж авбал тэр үед борлуулалт өөрөө ороод ирдэг. Тэгэхээр эцэст нь яг ингээ нэг бодоод үзэхээр хүмүүс бараанд биш итгэл төрүүлдэг хүнд л мөнгө төлж чаддаг юм.